За Google Classroom цуврал хичээлийн 6 дугаар бичлэг байна. За тэгэхээр Grid Classwork-ийн талаар үзэж байгаа. За Classwork-ийн Grid дээр одоо бид материал гэдэг л ороод үзэх юм бол за сурагчдад явуулж байгаа ямар нэгэн одоо материалуудаа бид нэшээ хийх юм. За материалаа бол ингээд өөртөө байгаагаа бол мөн л одоо эзнээсээ нэмчин за шинээр үүсэх бол Grids дээр дараад үүсгэн. За материал засны онцлог бол одоо энд ямар нэгэн үнэлгээ бол байхгүй байгаа. За энд за шинэ материал орсон байна гэж. Материал орсон байна. За магадгүй одоо ном те энэ номоос хийгээрэй. Гэрийн долгороо ихтэй энийг ашиглаарай. Энэ холбоос руу ороорой гэх байдлаар одоо бид нар л ингээд юмнуудыг бол ингээд нэмэл авах боломжтой. Жишээ нь энд нэг зөв ямар ч хамаагүй энэ линкийг хуулж аваад тавьчих. За тэгээд ингээд add link юм бол ингээд гараад ирнэ. За дахиад нэг файл бас аплод хийчих. За ингээд компьютер дээрээсээ нэг файлыг за энэ файлыг одоо жишээ нь сонгоод аплод хийгээд за тэгвэл ингээд жагсаал ингээд гарч ирээл юм гэсгүүд юу байгаа юм гэдэг тий. За доорх материалуудыг ашиглаарай. За энэ Google-ийнхаа класс work tab руу гайдал бас ингээд оруулчих. За тэгэд энийг бас яг хинд явуулах юм те энэ ангийн бүх хүүхдүүд юу гэх тэрүүгээрээ. За энэ дээр мөн schedule хийж болно, хадгалж болно, устгаж болно. За ингээд постлж. За тэгэх юм бол сурагчдаа бол одоо энэ за classroom руу ороод class work гэдээ харах юм бол энд одоо ингээд шинэ материал орсон. За энэ материалуудыг арай ашиглаарай гэсэн. За ингээд орсон чинь нэг Q нэг линк тавьсан Q-ийн линк болохоор ингэж харагдчихна. Тэгэд энэ болохоор миний компьютероос оруулсан зураг байна. За буцаад за ийшээ багшийн хэсэг рүү ороод за одоо бидэнд бол сүүлийн Classwork-ын сүүлийн хэсэг буюу reuse post гэж байна. За үүн дээр дарах юм бол за бид нар одоо хизээ нэгэн цагт хэрэгжилж байсан постоос хэрэглэх боломжтой. За одоо энэ буцаад яг энэ хэрэгжилж байгаа энэ new classroom хэсэг рүүгээ оръё. За тэгэх юм бол одоо миний одоо өмнө оруулсан бүх зүйлүүд одоо энэ ч байна. За энд бол ямар нэг хайлт хийх боломж бол байхгүй байна. За хэн багш оруулсан, хизээ оруулсан, за тэгэд юу оруулсан гэдэг нь одоо материал асуултууд тэгээд одоо үнэлгээнүүд гэдэг дээр. Одоо иймэрхүү байдалтай. За тэгээд энэ шинэ копи үүсгэж оруулах гэж байна. За тэгэхээр энийг нь сонгоод за шинэ копи үүсгээд ингээд өөрөөхөө одоо яг саяны явуул тавчлагс баасан гарыг англиар юу гэдэг вэ? Тэгээд одоо яг тэр асуултан дээр би яг энэ доор нь юу нэмж оруулсан, юу шинээр нэм үүсгэсэн тий тэд нартайгаа бүгднтэй ингээд гарч ирээд гэхдээ копи байдлаар ингээд гарч ирж ашиглах боломжтой байна.